За амралтын өдрийн мэнд манайхаа сайхан амарцгааж юм. Тэгэд маргааш 2025 оны 4 сарын 27-нд 90 онд эрхчлөөг авчсан эрс зөрөгтнүүдтэйгээ хамтдаа Морондоо мортыгээд хэлсэнтэй. Тэгээд Морондоо морцгоё 11 цагаас шилмэгстэй өшөөнд рүү уулзцгаая. Тэгээд манайхан шеэрлээд түгээгээд тэгээд найзуудаа ураад өгөрөө. Өнөөдөр ярих сэдв маань эрх мэдэлтэнгүүдэд ингээд дээрлэхүүлэл ус иргэдэн ингээд байгаад тах юм аа. Ард иргэдэнтэй. Тэгээд энэ тухай ярилцъя гэж байна. 1990 оноос өмнө бол мэдээж тэнцээ дарга анги байсан. Дарга анги байсан учраас хууль тогтоомж гэхээс илүү тэр дарга ангийн хүсэл тачаал хүсэл сонирхолд нь нийцж бид амьдарч байсан. Бидний миний хүүхэд нас тэгээд ингээд 90 оноос өмнө бол Монгол социализм юм дарангуйлд ор тэнд байгаа албан тушаалтны хүснэр хүмүүс хүснэр амьдарч ирсэн ийм үйл явдал болж ирсэн бүгд мэдж байгаа. Өөрсдийнхөө амьдралыг хэрхэн яаж зохион байгуулах тухай бидэнд ойлголт байдгүй байлаа. Хувийн өмчтөй байх тухай ойлголт байдгүйсэн. Тэр нийгэмд дарга анги хүснэрээ ингээд захирдаг байсан. Өнөөдөр яг нөхцөл байдал юу вэ гэхээр ийм нөхцөл байдал руу очих хаалга тогшоод орж ирээд одоо бол хатвчин сууж нутгаа хойморлоо гарч суух юм дарангуул ирсэн байна. Тэ энийг ингээд илүү нухацтай олж хараасаа гэж хүсэж байгаа юм. 1990 оны эрхчлөөний хувьсгалын ардсан хувьсгалын дараа монголчууд та бидэнд хамгийн үнэтэй зүйл юу ирсэн бэ гэхээр бид өөрсдийнхөө хүсэл сонирхлоор саналаа өгж мэдээж олон саналаа өгсөн нам нь засагладаг. Өөрөөр хэлбэл бид нар засгаа байгуулахдаа одоо төр гэдэг яриа сурцсан төрөө байгуулахдаа бид нар энэ засгаа байгуулахдаа бол парламентод саналаа өгж оролцдог. Энэ эрх мэдлээ өөртөө яг оролцдог болсон эрх мэдэлтэй. Тэгээд парламент байгуулахдаа парламентаас гүйцэтгэх эрх мэдэл ерөнхий сайд гэдэг хүнийг томилдог болсон. Тэгээд мэдээж юу гэдэг ялсан намынхан дарга нь ерөнхий сайд болж ирдэг. Тэрнээс нь янз бүрийн асуулт асууж ингээд иргэд парламент өөрөөр хэлбэл та бидний мандатыг авсан хүмүүс парламент дотор орж сууж агаад ерөнхий сайдыг сонгодог болсон гэсэн үг шүү дээ. Томилдог болсон гэсэн үг шүү дээ. Тэгээд ерөнхий сайд нь ингээд танхимаа бүрдүүлээд явдаг. Ийм жишээ тогтсон. Харамсалтай нь өнөөдрийн байгаа нөхцөл байдал дээр юу вэ гэхээр нөгөө арчлалын тулгуур суур зарчим байх ёстой нэг хяналтын систем биш буюу цөөнх нь олонхоо хяндаг энэ үйл явц чинь өөрөө ингээд замхраад алга болчихлоо л доо. Тэгээд тийм болохоор одоо энэ эрх мэдэлтнүүд ялангуяа өчигдөр та бүхэн харсан бах ерөнхий сайд тэр 0 Эрдэнэ гэдэг хүн Монгол улсын их хурлын гишүүн тэр Баярмааруу хэрхэн яаж хандаж ярьж байгаа тэ дээрлэж байгаа тэр чинь нөгөө нэг иргэд та бидний сонголтоор очисон их хурлын гишүүн буюу мандаттай гишүүн байхгүй бид нар сонгогдсон мандаттай гишүүн 0 Эрдэнэ гэдэг хүн бол гүйцэтгэх засгийн тэргүүн ерөнхий сайд чинь гүйцэтгэх засаглалын тэргүүн байхгүй гүйцэтгэх засаглал чинь парламентд орж иж ажлынхаа тайланг заавалжгүй танилцуулж явах ёстой асуултанд хариулж явах ёстой үүрэгтэй энэ. Яагаад гэвэл иргэд та бидний төлөөлөл парламент сууж байгаа болохоос биш гүйцэтгэх засаглалд суугаагүй. Гэтэл энэ нөхцөл байдлыг үүсгэл нь энэ эрх мэдэл нь ингээд бид иргэд та бидрээсээ даваад гараад явчихлаа л да. Энэ зөвхөн парламентын гишүүдийн асуудал биш ээ. Энэ иргэд та бидний нөгөө сонгосон сонголтын асуудал яригдж байгаа. Мэдээж ингээд арслан намыг сонгосон хүмүүс би тэг Монгол Ардын намыг сонгосон тэр бусад намуудыг тэ ингээд сонгосон хүмүүс би. Тэгээ тэр хүмүүсийн сонголт руу нулимж байгаа хэлбэр байхгүй да. Иргэд та бидний сонголт руу шууд эрх мэдэлтэй болсон хүмүүс нулимж байгаа хэлбэр. Энийн гол буруут нь бол арслан нам өөрөө. Арслан нам гүйцэтгэх эрх мэдэлд олонх болж нэгэн засаглаж чадахгүй цөөнх болоо та нар сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэ гэд арслан намд иргэд саналаа өгчээ. Тэр арслан намын 42 гишүүн
сөрөг хүчнийхаа л үргийг гүйцэтгэх ёстой. Сөрөг хүчин дээр байж энэ хяналтыг тавьж эрх мэдлийг хязгаарлах энэ зүйлийг л хийх ёстой. Тэгээ сөрөг хүчин гэхээр бүх юмыг сүр зогсоод устгах гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Бурууд нь хатуу байж зогсоож зөв зүйлийг дэмжиж илүү сайн ажлыг хийхин тулд илүү сайн зөвлөж явах ёстой ойлголт шүү дээ. Жишээ нь Арслан нам засагт орсон ороогүй энэ Дорн говийн ураны олборлтыг дэмжих байсан. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг дэмжих байсан. Бусад төслүүдийг бол мэдээ дэмжиж болохгүй. Тэгээ боломжгүй юм чи. Улс үндэстнээ хорлох жагаа биш. Тэр энэ бүх зүйл чинь ингээд Арслан нам сөрөг хүчин байж хийх ёстой байтал энэ Арслан намын ган төмөр гэж нэг юм үндэсний бодлогоор орж хуралдуулж чадахгүй байж байгаад онлайн хурал нэртэй болгоод тэгээд засагт орох нь ингээд зүм үү гэсэн шийдвэр гаргасан ч гэсэн ингээд худлаа яриад ингээд явцсан. Өнөөдөр Арслан намын бүлэг байр суурийг илэрхийлж байна л да. Ингээд парламентд энэ бурууга. Гэтэл яг Арслан нам өөрөө оюун эрдэнэд өөрөөр хэлбэл Монгол ардын намын тухан дээр байшинтай байшингийн тэр дарга ерөнхий сайд болсон хүн яаж энэ ард иргэдийн доромжилж явахад чимээ гүлдээгээд суугаад байгаа юм бэ гэж. Тэгээ мэдээж эн чинь тэхээс шарга байхгүй. Яагаад гэвэл намынхан дарга нь өөрөө энэ оюун эрдэнэ ингээд готлынх нь алчуур болоод ингээ өрөөнд нь манай үйл ахын хэлдгээр оюун эрдэнэ хүсэл сонирхлыг бол Арслан намын үнд зүйл болгочихсон учраас ингээд юуш дуурч чадахгүй байгаад байгаа. Их хурлын гишүүдийг иргэд та бид мандат өгж оруулдаг. Энэ та бидрийг төлөөлж байгаа хүмүүс. Тэгэхэд гүйцэтгэх засаглалын тэргүүн 0.4 гэдэг хүн орж ирээд их хурлын гишүүд рүү ингэж аашаавар гаргаж тэр бол хяналт тавьдаг тэр субъектийн устгаа хийцэн энэ ган төмрийн буруу. Тийм болохоор маргааш буюу 25 оны 4 сарын 27-нд 11 цагаас Арслан нам засгаас гараа гэдгийг шаардаж байгаа. Монголчуудын амьдрал өдрөөс өдөр дороотж байна те. Монголчуудын худалдаа авах чадвар өдрөөс өдөрт муудаж байна. Монголчуудын амьдралын чанараас өдрөөс өдөр дороотж байна. Монголчууд бид эрх чөлөөнийхөө эрх чөлөөгөө алдаж байна. Энийг олон улсын байгууллагууд энэ тгсээрээ тодорхойлоод харуулчихлаа. Бидний нэг эрхэм болгоод байдаг тэр арчлал гэдэг зүйл чинь устж байна. Тэ. Төр бүх юм руу ордог боллоо. Түүцнүүдийг нураалаа. Одоо удахгүй нэг давхар байрнууд нэг давхрыг нураах байх. Үйлс явуулахыг хориглох байх. Тэрэнд нь бүгдөө алга таших юм шиг байна. Хувийн хөвшлэн нухчлан дарах засгийн газрын бодлого эрчимтэй явж байна. Энийг эсэргүүцэх ёстой нөгөө нэг хувь хүний өмч, хувь хүний эрхийг хамгаалдаг, чөлөө дүрсэлтэн, чөлөөт эдийн засгийг хамгаалах ёстой. Хувь хүний итгэх санаачлагыг хамгаалах ёстой. Данхар биш цомхон засагтай байхыг шаардах ёстой. Засгийн газар нөгөө Арслан нам засаг руу орсон учраас энэ бүх зүйл ингээд толгойг нь ураа харуулсан юм шиг юм болоод байна л та. Тэгээ нэг 35 жилийн дотор бид нар чинь бас тодорхой урагшилж ирсэн болоод ингээд зогсоочлоо. Тэгээ сүүлийн 8 жил ингээд Монголыг уруудуул, дороотуулж, мөхөөх үд хаалган нээсэн болол одоо ингээд тэрийг хазаарлаж зогсоох ёстой нэг Арслан нам засагт нь ороод ингээд явчихлаа. Тийм болохоор энэ Арслан намыг засгаас гаргахыг шаардаж маргааш 90 онд эрх чөлөөг авчихсан эрд зөрөгтнүүдтэйгээ хамт морондоо морццгоё. Энэ засгийн газар, энэ данхар бүтцтэй засгийн газар бол Монголыг цааш нь эрүүл саруулаар авч явах боломжгүй гэдгийг бүгд харлаа. Хувийн бизнес, хувь хүн таны хийж байгаа үйл ажиллагаатай чинь ингээд шууд ингээд төрн засгийн газар нь өрсөлдөг болчихлоо. Засгийн газрын баазантай ингээд хувь хүмүүсийн хийдэг энэ жуулчлалын үед ганц нэг 5 цаас олдог тэр бизнес руу улаан цай шургаа орчихлоо. Тэ.
хувийн хвшил нь таны хийж чаддаг байсан тэр бүх үйлчлэгээний салбар руу чинь давхиа орчихлоо. Одоо бараг л хувийн хвшил чинь юу хийхээс бусдыг хийхээр болчих хийж штэ. Нойлын цаас хийхээс бусдыг л хийгээд ах шиг байна. Хувийн хвшлийн хийж байгаа бүх юм руу орчихлоо. Засгийн газар гэдэг юм чинь ингээд хүнийг сайхан амьдруулдаг юм уу? Эсвэл улс үндэстнийг хөгжүүлдэг тийм субъект нь биш ээ. Засгийн газар иргэдийнхаа боломжийг хулгаалдаггүй. Иргэдийнхаа хувь хүний энэ боломжийг хулгаалдаггүй байхад бодлого боловсруулагчид хамгаалахын тулд бизнес эрхлэгчдийнхаа боломжийг хулгаалдаггүй, бизнес эрхлэгчдийнхаа боломжийг дээрэмд тондгүй, бизнес эрхлэгчдээ айлгаж дарамтдаггүй байхын тулд бодлого боловсруулдаг газар. Засгийн газар тэр баян үлгэд байгаа сумынхныг, тэр говь алтаад байгаа аль нэгэн сумынхныг, тэр энэ хөдөө орон нутгад байгаа сумуудыг юм аймагуудын төвийг хөгжүүлдэг засгийн газар бүр ийм ажил гэдэг байгууллага биш. Тэр орон нутагт нь эрх мэдлийн өгж, орон нутгийн иргэд нь өөрсдөө хэрхэн яаж амьдрахаа мэддэг. Энийг хамгаалах бодлого боловсруулж идэг газар засгийн газар. Өөрөөр хэлбэл засгийн газар хувь хүний эрхийг хязгаарласан хууль тогтоол шийдвэрүүд гаргаж болдгоо. Засгийн газар бизнес эрхлэлийг хоригддог. Засгийн газар орон нутгийн бие даасан байдал руу халтгийг хоригддог. Ерөөсөө энэ зүйлийг огт хийж болдгоо. Тэгээ одоо манай засгийн газар бол ингээд бүх юмыг хийж байна. Энд нь уухаална тэ ингээд өсөж өгч байгаа юм шиг ингээд улаар нь орж байгаа энэ алдсан намын гишүүд өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Тэгээ улсын их хурлын бүлэг бол мэдээж мэдгдэл хийлээ сайн зүйл. Энэ бол байж болохгүй. Энэ Монгол улсын иргэдийн эрх ашигыг иргэдийн сонгосон сонголт руу нулимдаг ерөнхий сайдтай байж болохгүй учраас арчсан намын бүлэг бол мэдгдэл хийсэн сайн зүйл. Харин арчсан нам энэ мунхаг алдааг нь чимэг бараг гүлдээгээ суугаад байгаа нь байж болохгүй зүйлээ. Өөрөөр хэлбэл Монголд оюун эрдэнэ гэдэг хүнийг тойрсон, эрх мэдлийг тойрсон энэ эрх мэдлтнүүдийг ойр тойрон байдаг бизнес нэртэй төрөөс сулгай ихтэй сууж байгаа тэр хүмүүсийн л амьдрах орон зай болцсон байна Монгол улс. Тэрнээс жирийн иргэд та бидний амьдрах тэр орон зай, та бидний тэр өөрсдийнхөө байх тэр орон зай тэр бол хумигдсан байна. Хумигцаар л байна. Бүгд харж байгаа. Тэ доллар 3600 болчихлоо. Энэ дээр ямар бодлого боловсруулсан юм. Одоо доллар 3600 болоод ингээд одоо удахгүй 4-5 мянга болоод ингээд намархэд 5 мянга олон доллар. Яагаад гэвэл засгийн газрын мунхаг алдаанаас болоод ингэж их мөнгө хэвлэх даалгаврыг Төв банкнд өгснөөс бол Төв банк нь засгийн газрын канон машин болсноос болж ингээд долларын ханш өсөд байгаа. Энийг хохирлыг бид нар төлж байгаа. Бид нар гаднаас 2800 доллараар юм авчирдаг. Тэр үед бараа бүтээгдэхүүн авчирдаг гэсэн бол одоо 1000 доллар 1 доллараар юм авчирдаг байсан бараа бүтээгдэхүүн чинь тэр үед 1800 байсан бол одоо 3600 болчихсон. Бид нар манай Монгол төгрөгөөр энэ урагшаа хятад руу юм эсвэл Европ руу эсвэл Орос руу Монгол төгрөгөөр худалдаа хийхгүй шүү дээ бид. Олон улсын валютаар буюу доллараар юм уу эсвэл еврогоор энэ Европ руу гарах юм бол бид нар олон улсын энэ валютаар л худалдаа хийнэ. Өөр манай Монгол төгрөгөөр худалдаа хийхгүй. Хятад руу гарах юм бол бид нар юанаар худалдаа хийнэ. Тэгээ юаных нь ханш өсөд байгаа. Тэрнээс энэ худалдаачид юмныхаа үнийг өсгөөд байгаа юм огт биш. Мөнгөний чинь ханш унаад байгаа учраас энэ сонгуулиар нөгөө нэг ард түмэн гихчигээ худалдаж авахын тулд баахан мөнгө хэвлэлцсэн учраас гээд мөнгөний чинь ханш унаад байгаа. Инфляц идэгдээд байгаа юм тий. Тэгээд ингээд ийм инфляц өсөд байгаа учраас эн чинь худалдаач чинь 1 юан жишээ нь урдаас хятадаас юм авдаг байхдаа бол 1 юан 200 төгрөгөөр авдаг гэсэн бол одоо 500 төгрөгөөр 1 юан чинь болцсон ба шүү дээ. Доллар 1800 төгрөг байсан байна. 1 доллар 1800 төгрөг байх. 1800 төгрөгөөр юм авчирдаг байсан бол одоо 3600 төгрөгөөр авчирдаг болсон байхгүй. Тийм болохоор худалдаачид
Энэ авчирж байгаа мөнгөнийхөө юуган дээр л нэмж мөнгө үнэ нэмж байгаа шүү дээ. Энд тэр худалдаачид юм уу 8-аач ямар ч буруу байхгүй засгийн газрын мунхаг алдаа. Тэгээ энийг харсаар байж энд нэг хяналт тавьж энийг хэлж ярих хэвээр нөгөө алсан нам нь хүнжилтэн яваад орцсон. Тэгээд ингээд нэг алсан нам үндэсний бодлогын оронд байгаа нэг хэдэн хүмүүс ажилтаа болохын тулд ингээд ичихгүй ингээд гүлдээгээд суугаад улсаараа тоглуулж байгаа тэрийг харт дэвчихгүй байгаа. Тийм болохоор 1990 онд энэ эрхчлөөг авчирсан энэ альцсан хувьсгалыг манлайж оролцсон альцсан хувьсгалд оролцож байсан ах эгч нарыг уриалаад хамт морондоо морж яагаад. Тэгээ маргааш 11 цагаас бүгдөө хамт морондоо морццгоё. Тэгээ манай үеийнхэн ирээрээ иргэд минь ирээрээ бүгдөө энэ эрх мэдэлтнүүдийн эсрэг одоо л иргэд та бид өөрсдөө дахиад 90 он шиг гарч ирж энэ данхар засгийг нурааж ингэж зогсоохгүй бол монголчууд бидний амьдрал энэ 3 жил одоо 28 оны сонгол хүлээлтгүйгээр ингээд бүгдөөрийнх нь амьдрал ингээд өөрсдийнх нь хилдгээр уулны амьдрал руу ороход бэлэн боллоо. Тэгээд монголчин юм бизнес хийхэд боломжгүй боллоо. Тэ энэ хэдэн эрх мэдэлтнүүдэд ингээд нэг ая тал засч яж нэг 5 хоололж идэх хэмжээнд бүгдөөрийнх нь амьдрал тэр төвшөнд очих нэ. Тэгээд Венесуэл гэж улс байдгийг яг ингээд тэмцэхгүй байж байгаа улсаас сүйтгэсэн. Тэ тэмцэж чадахгүй байж байгаа боломжоо ашиглаж тэр тэмцлэх цаг үед нь тэмцэж чадахгүй байж байгаад яг энэ эрх мэдэлтнүүдтэй адилхан ингээд худлаа ярьдаг хүмүүст хуурцаар агаад ингээд улсаас сүнөвцсөн Венесуэл гэдэг улс бий. Тэгэд одоо хүртэл өмдөж чадахгүй болцсон. Тэгээ Монголд яг энэ үйл явдал давтагч энэ магадгүй монголчууд та бидний сүүлчийн боломж байж магадгүй. Тэгээд энэ боломжоо бүгдээр ашиглаж нэгдэд тэмцэж чадахгүй бол уурах тарих гоожин гэдэг. Тэр нь юу гэж байгаа үг вэ гэхээр боломжтой буюу сэтгэж боддог, өөрийнхөө ахуй амьдралыг өөрөө аваад явж чаддаг. Тэр хэсэг нь ингээд дөрүүд гараад явчихдаг. Одоо нэг хойд Оросд болж байна. Энэ дан хийснээс нь болоод баг 7-8 сая хүн гараад явцсан. Тэр хэсэг нь дандаа боломжтой хэсэг нь гараад явцсан. Тэгээд боломжгүй хэсэг нь ингээд дээрлэхүүлээд оромжлуулаад байждаг. Венесуэлч бас яг ийм болсон. 10 гаруй сая хүн гараад явцсан. Тэгээд ингээд боломжгүй хэсэг нь үлдсэн. Тэгэл нэгнийхээ талхыг булааж авч идэхийн тулд годомж нэгнийхээ буудаж алж байна. Яг ийм үйл явдал Монголд ирэхэд их ойрхон болцсон байна. Энэ яагаад ийм болоод идэх юм бэ гэхээр ийм автократ буюу сайн дураараа ингээд дуугаа байснаасаа бол дарангуул дор орчхоор ийм болоод идэх юм аа. Тийм болохоор эрх мэдэлтнүүдийн эсрэг тэмцэж нэрхчлөөгөө хамгаалж үлддэг зүй ёсны зам аа. Тэмцэнэ гэдэг маань ингээд буу шийдэн бариад юм уу? Мод чулуу бариад тэмцэх үг огт биш. Үзэл бодлоо илэрхийлж ингэж нэгдэж засгийн газар огцрохыг шаард тэмцэлдэг тэмцлийн тухай яриад байгаа. 50 замаар эсэргүүцлээ илэрхийлэх тухай яриад байгаа. Тэрнээс сэлэн мод бариад нэг лөө чулуу шийдэх үг ерөөсөө биш. Тийм болохоор иргэд минь ингээд маргааш буюу 25 оны 4 сарын 27-нд Хилмигсдийн хөшөөн дээр 11 цагт бүгдөө ирцгээгээрээ тэгээд тэнд манай 90 онд эрхчлөг авчрахад манлайлж оролцож байсан Үйл ах маань, Соо ах маань, Батөвшаа ах маань, Сүхэ ах гэдэг маш олон тэр 90 онд эрхчлөг авчрахад жишээ нь гадаад харилцааны явд манай Сүхэ ах толгойж өгсөн бол манай Батөвшаа ах Эрдэнэтэй яг анхны тэр инк клубээс ахуулаад энэ эрхчлөөний төлөө тэмцэлд анхнаас нь оролцож авсан ах маань байдаг. Тэгээд тэр ах маань ингээд тэгээд Гişгбат гэдэг бас манаас бол манай улаан ах нар ирнэ бид нэрийн дуртад байвал баг бүгд ирцгэн. Тэгэхээр тэдэртэйгээ зөв манай үеийнх, манай доод үеийнх нь бүгдөө морондоо хамт мордож энэ эрхчлөөгөө хамгаалж өөрсдийнхөө маргааш үр хүүхдийнхээ ирээдүйг хамгаалахын төлөө ирж нэгцгээгээрэй гэж хүсэж байгаа юм. Тэгээд тийм учраас эрх мэдэлтнүүдийг ингээд иргэд нь өөртөө л хазаарлаж чадахгүй бол Венесуэл шиг болдог гэдгийг, Беларусь шиг болдог гэдгийг, хойд Орос шиг болдог гэдгийг тэгээд ингээд маш олон авторатаар нийгэмлээ орсон дарангуул дор ингээд зов зүвж байгаа зүдэрж байгаа ийм улс үндэстнүүд
олон бий. Тэгээд тэдний араас ингээд явахад бэлэн болцсон байх шүү. Тэгээд альва хэмжин ингээд учир шалтгаан олох ингээд буруугаа хүлээх юм чадамжгүй дандаа гаднаас хэн нэг буруутан болгож хайдаг. Ийм ерөнхий сайттай улс үндэстэй энэ хорвоо ертөнцийн байхаараа юу болдгоо гэхээр дарангуул руу л явдаг. Дайсан заавалжгүй олж зааж яадаг. Өөрийнх нь мохыг алдаанаас болж өнөөдөр доллар 3600 болсон. Энэ ойл эрдэнэ толгойсон засгийн газрын мохыг алдаа болохоос биш, элбэг дөржин буруу биш. Тэр баяр цогтын буруу биш, сайхан бодлогын буруу биш. Өнөөдөр иргэдийн авж ижсэн талах 2 дахин өссөн байгаа нь элбэг дөржин буруу биш, сайхан бэлгийн буруу биш, баяр цогтын буруу биш, бат үүллийн буруу биш, сусар ормын буруу биш. Тэр даагаан болтын буруу биш. Энэ ойл эрдэнэ толгойж байгаа засгийн газрын буруу. Өнөөдөр хүмүүс ингээд ажилгүй ядуу амьдралын замыг сонгож түлхээд байгаа нь тэр элбэг дөрж сайхан бэлгийн буруу биш. Энэ засгалж байгаа ойл эрдэнэ буруу. Яг энд бүр буруу хүрэх юм бол алдсан ном энэ дээр нь бурууг нь хэлж ярихгүй ингээд нэг хүмжилд ороод хулгай дээр нь битгэж явж байгаа нь алдсан номын буруу. Тийм болохоор иргэд мөн иргэд өөртөө гарч иж нэрчлүүгээ хамгаалт тэмцэхгүй бол болохгүй л гэж байгаа. Тэгээд маргааш бүгдөө эрцгээгээрэй гэж уриалъя. Юу вэ нөхөд коммент бол ганцдаг коммент уншдаг. За зөв сөрөг хүчнээ хий ган төмөр туваа хоёрыг намаас ахөө гэж хэлсэн байна. Жекогийн Оросын даалгавраар хийж байгаа ажил штэ. Хүрэлцэх оюукийг хэн дэмжиж гаргасан юм бэ гэж бичсэн байна да нэг. Тэгээ энэ яг нэг иргэд дэмжсэн штэ. Хүрэлцэх бол Монгол ерөнхийлөгчийн сонгуульд явал тэгэл гарч ирсэн энд одоо иргэдийн сонголт руу одоо яалтаа байлаа. Тэгээ бид нар сонгоогүй нөгөө хэсэг маань сонгосон. Оюун эрдэнэг бол Монгол ардын нам даргаа тавьд ерөнхий сайд намынхаа дарга нь ерөнхий сайд болно гэдгээр л орж ирсэн. Парламент дээр бүгд харж айсан багт лодоо самбуул ганцаархан эсрэг конвертарсан. Тэнд зарим нэг гишүүд нь байхгүй байсан баг. Тэр дотор танхим дотор байсан гишүүд бол бүгд л дэмжсэн шүү дээ. Тэгээд эн чинь хариуцлага хүлээх хэрэгтэй байхгүй. Оюун эрдэнэ парламент дээр эргэж ирээд буруу юм гэсэн бол парламент нь огцруулах ёстой. Энэ үүрэгтэй. Яагаад гэвэл иргэдийн мандатыг аваад орсон хүмүүс ч улсын хурлын гишүүд байхгүй та. Тэрнээс оюун эрдэнэ биш. Тэгэхээр оюун эрдэнэ засгийн газрыг огцруулах боломжтой. Хамгийн гол нь ардсан намын засгаас гарах ёстой, сөрөг хүчнийхээ ажлыг хийх ёстой. Ган төмөр туваа тэр алтан гэрэл эдэртэй хариуцлага заавалчгүй тооцох ёстой, улс төрийн хариуцлага. Тэгээ энийг ингэж ойлгож харахгүй бол иргэд та бид ингэж чимээгүй хэн нэгэн бурхан тэн дээр гарч ирээд ингэж биднийг сайхан амьдруулч юм уу эсвэл улсын манд гоё болох чинь нэг мундаг удирдахч гарч ирээд та бидний амьдралыг сайхан болгоно гэж байхгүй. Бид нар өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө л бүтээн, өөрсдөө л энэ амьдралынхаа яаж амьдрахаа бид нар өөрсдийнхөө амьдралын хэм маягийг яаж загварчилж амьдрахаа бид нар өөрсдөө л мэднэ, өөр хэн ч мэдэхгүй. Энэ боломжийг хулгаалдаггүй байх ёстой. Энэ боломжийг хулгайлцаад хэн нэгэн хүнд өөрсдийнхөө боломжийг өгчөөд намайг сайхан амьдруулвал энэ шиг тэнэглэл байхгүй. Тийм болохоор Монгол улсын засгийн газар иргэд та бидний боломжийг хулгайлцсан. Тэрийг л илүү сайн ойлгох хэрэгтэй. Тэг боломжоо олж авах хэрэгтэй. Илүү их боломжийг чинь хулгайлж гин. Тэг хүүхдийнхээ ирээдүйн өөрсдийнхөө маргаашийн төлөө энэний төлөө тэмцэхээс шаарга байхгүй. Тэгээд маргааш дахин хэлээд байгаа шүү. Би 25 оны 4 сарын 27-нд маргааш 11 цагаас хэлмэгстэй өшөөнд дөр уулзцгаая. Яагаад энэ 25 оны 4 сарын 27 хүртэл бас тодорхой хугацаанд чимээгүй юм манайхан байгаа юу тэмцэлээ хойшлуулчаад байгаа гэсэн юм байхад энэ өдөр их учиртай өдөр юм аа. Энэ 1990 оны 4 сарын 27-нд бидний ах аав ээж нар Монголд чөлөөт сонгуульд явахын төлөө тэмцэж яг энэ өдөр тухайн үеийн ирэх барьж исэн Монгол ардын хувьсгалт намынхан тэр засгийн газар тэр дангаараа байсан хүмүүс чөлөөт сонгуулийг зөвшөөрч за Монголд чөлөөт сонгуул явуулъя гэж ингээд тухайн үеийн үндсэн хуулинд өөрчлөлт оруулж ингээд Монгол улсад чөлөөт сонгуул явах өдөр нэгц өдөр юм шүү. Тэгэхээр бид нар тэр орж ирсэн чөлөөт сонгуулаар буюу бид нар өөрсдийнхөө тэр сонгох эрхээ одоо магадгүй ингээд 28 он хүртэл хүмүүс хүлээгээд дараат нь солилцоно гэж бодож байгаа үгүй. Иннээс илүү ядуу амьдруулж
Өнөөдөр тань 500,000 төгрөг өгч 24 онд сонголтыг чинь саналыг чинь худалдаж авсан бол зарим нь маш дээ. Зарим нь саналыг 500,000 төгрөг өгөөд 100,000-аас төгрөг өгөөд юу гэдэг нэг юм амлаад ингээд саналыг чинь худалдаж авч ирсэн бол 28 онд танд талах өгөөс саналыг чинь худалдаж авах хэмжээнд амьдралыг чинь дорой тулах чинь. Доллар 5,000 болно. Энэ ингээ ахаа цаашаа гадаад энэ манайч нүүрстэй хамааралтай дахиад худалдаалт хийж чадахгүй ингээд гадаад зах зээл дээр түүхий эдийн унах юм бол доллар 15,000 юу 20,000 төгрөгч болж магадгүй. Энийг хазаалт зогсоох энэ гадны хөрөнгө оруулалтыг татах ингэж энэ хямралыг давах тухай энэ засгийн газарт ямар ч бодлого алга юу ч алга хэдэн хүнтэй л нэр хэлж хоосон хий байлцаар агаал дууслаа тий. Тэгэхээр бүгдөө энэ рүү илүү их анхаарч ингэж өөрсдийнхөө амьдралын төлөө өөрсдийнхөө үн цэнтэй байгаагаа харуулж байна. Тэмцэхгүй бол болохгүй л гэдэг. Тэгээд 25 оны 4 сарын 27 буюу маргааш 11 цагаас 90 онд эрхчлөөг авчирсан эр зоригтнуудтайгаа хамт морондоо мордож эрхчлөөгээ хамгаалъя. Тэгээ манай үеийнхэн манай доод үеийнхэн те ингээд бүгдөө бүх хүмүүс ирээ насан турсан бүх хүмүүс ирж энэ эрхчлөөнийхөө төлөө эрх мэдлийг хазаарлахын төлөө тэмцээсэй гэж уриалж байгаа шүү. За баярлалаа.